Сайн байцгаана уу? Өнөөдөр бид технологийн дүүхэнд маш чухал байр суурь эзэлдэг сууд зохион бүтээгч Никола Tesla-гийн талаар товч ярилцъя. Никола Tesla нь 1886 онд төрсэн цахилгааны инженер, зохион бүтээгч байсан. Орчин үеийн цахилгаан системийн суурийг тавьсан хүмүүсийн нэг. Түүний хамгийн том хувь нэмэр бол AC буюу хувь скуулийн цахилгаан систем юм. Өнөөдөр бидний гэр, үйлдвэр, хотуудын цахилгаан хангамжийн систем нь энэ технологи дээр суурилдаг. Тухайн үед өөр нэг алдартай зохион бүтээгч байсан. Тэр бол Томас Эдисон. Тогтмолгууд буюу DC системийг дэмждэг байсан. Харин Tesla хувь скуудл буюу AC-г илүү үр ашигтай гэж үзэж байлаа. Энэ хоёрын хооронд болсон өрсөлдөөнийг технологийн дүүхэнд War of Currents гэж нэрлэдэг. Tesla зөвхөн тухайн үеийн технологиг хөгжүүлээ зогсохгүй, ирээдүйг харж чаддаг хүн байсан. Тэр Tesla Coil гэх өндөр хүчтэй төхөөрөмж бүтээж цахилгааныг шинэ аргаар туршиж бай. Мөн дэлхийд даяар цахилгааныг утасгүйгээр дамжуулах, өөрөөр хэлбэл wireless electricity боломжтой гэж үздэг байсан. Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд Wardenclyffe Tower гэдэг аврах цамхаг барьж дэлхийд даяар утасгүй цахилгаан дамжуулах туршилт хийхийг зорж байсан. Үүнээс гадна Tesla утасгүй мэдээлэл дамжуулах буюу wireless communication технологиг судалж байсан. Тэр бүр алсын удирдлагатай завь хүртэл туршиж үзсэн байдаг. Өнөөдөр бидний ашиглаж байгаа Wi-Fi, радио, wireless технологиудын санаа нь тухайн үед Tesla-гийн төсөөлт аль хэдийнэ байсан. Tesla амьдралынхаа туршид 300 гаруй патент авч шинжлэх ухаан, инженерчлэлийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан. Түүний нэрийг хүндэтгэн орчин үеийн цахилгаан автомашины компани болох Tesla хүртэл түүний нэрээр нэрлэгддэг. Товчхондоо Никола Tesla бол зөвхөн зохион бүтээгч биш, харин ирээдүйг үржилэн харж чаддаг жинхэнэ сууд ухаантай хүн байсан юм аа.